Сайн байцгаана уу та бүхэнд эзний өдрийн мэнд хүргэе. Сайхан амарцгаасан уу? Өнгөрсөн 7 хоног та бүхний амьдрал эзний ивэлээр дүүрэн байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ 7 хоногт бас эзний ивэл та бүгдийн минь дээр дүүрэн байх болно гэдэгт бас итгэж байна. 12 сар гарлаа. Өнөөдөр бол 12 сарын хамгийн анхны эзний өдөр байна. Тэгээд энэ өдөр 12 сар бол эзэн Есүс Христийн мэндэлсэн баярыг бид нар тэмдэглэдэг ийм сайхан чухал цаг үе байгаа. За энэ талаар цээгч маань бас залбирлаа. Найрал дууных маань ч гэсэн өнөөдрөөс эхлээд эзэн Есүс Христийн мэндэлсэнтэй холбоотой бидний Крисмас гэж ярьдаг те. Магдалины хүндлэлийн доонуудыг дууллаа. За маш сайхан байна. Би энэ өглөө нэг зүйлийг та бүхэнтэй хуваалцахыг хүссэн юм аа. 93 онд анх ангийнхаа найзаа сайн мэдээ сонсоод цуглаанд ирсэн. Тэгээ цуглаанд би анх ирээд цуглаан дээр би малгайтайгаа суугаад ирсэн. За ер нь бол би Есүст итгэдэггүй хүн шүү дээ. Тэгэхээр би нэг заавал малгай толгойгоо тэнд аваад авах шаардлага байгаа ч юм уу, гүү ч юм уу. Тэгэхээр яагаад чи би нэг малгайгаа аваагүй тэнд над чигээр малгайтаа сууж ирсэн хүн байхгүй л байсан л та. За энэ ч гэсэн өнөөдөр байхгүй. Тэгэхдээ би анх ирсэн болоод ч тэр юм уу, бандсан нүрэндээ ч юм уу, эцсэн нүрэндээ ч юм уу, эсвэл одоо би бол өөр хүн шүү. Наад үгээ тэр дэлгэртэл очиж хэл гэдэг шиг. Нөгөө малгай залгаагаа авахгүй нэг албаар нэг жоохон нэг тиймэрхүү байдалтай энэ сууж энэ нэг байсан юм шиг байгаа одоо бодоод байна. Тэгээд цуглаанд дуусны дараа би найзтай зэмлүүлчихсэн байхгүй юу? Манай найз болохоор Христ итгэгч. 10 жилийн маань найз. Тэгээ надад сайн мэдээ ярьж өгöd цуглаанд өрсөн байхгүй тэр найз маань. Цуглаанд дуусны дараа чи яагаад малгайтайгаа суугаад ирсэн бэ гэж надаас асуусан. Тэгэхээр би яад ингэж гэсэн чинь малгайгаа авахгүй муухай харагдчихлаа шүү гэж хэлсэн байхгүй. Тэгээд би тэр үеэс хойш ер нь ямар нэгэн хүндлэлийг илэрхийлж байгаа бол ямар ер нь цуглаанд ирээд бурханд бид нар мөргөл хүндэтгэл магтаалыг өргөж байгаа бол бид нар түүнийгээ өөрийнхөө биеийн хэл байгаа байдлаараа бас илэрхийлэх нь их чухал юм байна гэдгийг би эндээс сурж ирсэн. За тэр үеэс хойш ягаад чинь цуглаанд нэг малгайтайгаа орж ирээд ингээд богчажлаа суугаад байгаа залуучуудыг очиод би хилчдэг болсон л доо. Магтаалын үеэр энэ төр ингээд нэг та нар нэг орой олгон солонгосын сериал үздэг л баг тийм ээ зурагтаар. Тэгээд ингээд нэг асуудалд орчхороо нөхөр нүдрүүгээ нэг малгай дарж өмсөөл ингээд жухал царайлал нэг хар малгай өмсөөл нэг хар маск зүвчээр нөхөр яваад байдаг штэ. Тэрэн шиг тэгээд эзний өдөр эзний өмнө ирж зогсож байгаа мөртлөөсөө тиймэрхүү байдалтай ганц нэг залуучууд энэ өнгөрсөн он жилүүдэд бол таарж л байсан л та. Тэгээ би хилдэг байхгүй очиод малгайгаа аав, бохоо аав. Чи энэ бурхныг магтахж ирсэн биш юм уу? Тэгэхээр айгүй сандраад ингээ бохоо аваад малгайгаа аваад ингэж байгааг нь хараад нэг талаар бас хөөрхөн санагдах шиг тий. За ямар ч хэсэг үг авж байгаа сайн байна да гэж баярладаг. Тэгэхээр би өнөөдөр юу ярих гэдэг юм бэ гэхээр мөргөл хүндэтгэлийн үеэр бидний сэтгэл зүрх ер нь хэр зэрэг эзнийг яг бишрэн түүний оршихуун өмнө хүндэтгэлтэй сэтгэлээр бид нар хэр зэрэг ханддаг вэ гэдэг энэ сэдвийг би өнөөдөр хөндөж ярих гэсэн. Яагаад гэвэл бидний байж байгаа байдал, бидний өмсөж зүүж байгаа бие авчирж байгаа байдал гэх энэ бүх зүйл маань гаднаа харагдаж байгаа энэ одоо гадна илэрхийлэмж маань өөрөө бидний бас эзэн бурханд хэр хүндэтгэлтэй хандаж түүнд хэр чин сэтгэлээсээ мөргөл хүндэтгэлийг өргөж байгаа вэ гэдгийг хэрхэн харуулдаг ийм том хүчин зүйл байгаа юм л да. Тэгэхээр Христэд итгэгчдийн хувьд эзний өдөр бүр эзний өмнө ирээд түүнд магтаал мөргөл хүндэтгэлийг өргөхдөө бид хэрхэн бие авч авч түүний өмнө хэрхэн байгаа вэ гэдэг маань зөвхөн би миний эзэнтэй харилцаа байгаа зогсохгүй эргэн тойронд байгаа хүмүүсийн маань хувьд эзэнд хэрхэн хандж байгааг бас нэг үлгэр жишээ болж өгдөг юм болов уу гэж ойлгож байна. Тэгэхээр яг энэ сэдвийг Илч Паул Коринт хотын чуулганд хөндөж бас ярьж байна. Юу гэвэл Коринт хотын чуулганы хувьд бас яг мөргөл хүндтгэлийн үеэр эзэн бурхандаа хүндэтгэлгүй байдлаар хандж байгаа. Дур зоргоор хамаа намаагүй замбраагүй байдлаар үл хүндэтгсэн байдлаар чуулгандаа оролцож байгаа. Эзний өмнө мөргөл хүндэтгэлийг өргөж байгаа дүр зураг бол Коринт чуулганы хувьд бол байсан. Ялангуяа энэ эмэгтэйчүүдтэй холбоотойгоор энэ асуудал байсан байна.
За асуудал юу байсан бэ гэхээр ер нь 1-р зууны үе Ромын эзэнт гүрний үед Ром соёлоор бол за ялангуяа грекүүдийн дунд ямар соёл маш хүчтэй байсан бэ гэвэл хүнтэй суусан эмэгтэй хүн олон нийтийн газар толгой дээгүүрээ альчуур бүтээдэг ийм ёс байсан ба. Энэ бол тухайн үеийн ёс л доо. Хэрвээ эмэгтэй хүн олон нийтийн газар хүнтэй суусан эр нөхөртэй эмэгтэй хүн олон нийтийн газар тэр дундаа мөргөл хүндэтгэлийн үеэр, залбирал магтаалын үеэр, иш үзүүлэх үеэр, Бурхны үгийг дамжуулах үеэр толгой дээр альчуур тавиагаа сууж явах юм бол тэр нийгмийнхаа тухайн үеийн соёл үнэлэмжийн дагуу энэ ямар сони эмэгтэй вэ гэж харагдахаар тийм одоо соёл байсан баг. Тэгэхээр өнөөдөр цуглаанд жишээлбэл хэд ил задгаа хувцалсан залуу эмэгтэй ороод ирэхэд их эвгүй байдаг тийм ээ. Хүмүүс эзнийг хүндэлмээр байдаг. Гэтэл ирчүүдийн нүдэнд тэнд нэг хитрхи задгаа хувцалсан нэг эмэгтэй ингээд нүдэнд нь тусаад байдаг. За бүр даа ялангуяа урд гарч ирээд залбирахтаа юм уу одоо яадгийн эсвэл ямар нэгэн одоо эзний өмнө ямар нэгэн үйлчлэг хийхдээ хитрхи одоо ингэр задгаа эсвэл хитрхи богинохон одоо банзал өмсчихсэн энэ төр эмэгтэй хүн гараад ирэх юм бол энэ хаана байгаа вэ гэж асуумаар тий. Юуны төлөө хаана явж байгаа вэ гэж асуумаар. Тэгэхээр хаана юуны төлөө ирснийг л ойлгосонгүй тэр хүн. Тэгэхээр нэг одоогийн чуулганы хувьд бол нэг тиймэрхүү байдал анзаарагдагтай адилхан би жишээж ярьж байна л да. 1-р зууны үеийн Коринтын чуулганы хувьд бол бас нэг иймэрхүү асуудлууд бол байсан. Яагаад гэвэл грек соёлын дагуу тухайн үеийн Ромын одоо соёлын дагуу бол эмэгтэй хүн ялангуяа хүнтэй суусан эмэгтэй хүн олон нийтийн газар бол толгойгоо альчуураар бүтээдэг ийм одоо толгой дээрээ альчуур бүтээдэг ийм ёс байсан. За тэр тусмаа чуулганд ирж байгаа Христ итгэгч эмэгтэй хүний хувьд бол толгойгоо альчуураар одоо бүтээж за тэр тусмаа бурханд мөргөл өргөж байгаа үедээ тэр тусмаа бурханд залбирж байгаа үедээ иш үзүүлгийн үеэр эмэгтэй хүн одоо толгойгоо альчуураар бүтээх нь бол одоо маш их одоо хүндэтгэлтэй хандж байгааг нэг илэрхийлэл байж л дээ. За гэтэл Коринтын чуулганд ямар асуудал гарсан гэхээр зарим эмэгтэйчүүд тэххгүйсэн. За энэ байдлаараа яаж яах гэхээр маш их тийм эвгүй одоо уур амьсгалыг чуулганд бий болгоод зогсохгүй. Тэр эмэгтэй өөрөө маш мэдрэмжгүй, эсвэл маш ил задгаа, эсвэл одоо маш хамаа намаагүй, маш их тийм замбраагүй байдалтайгаар хандж байгаагийн илэрхийлэл болсон. Тэгээ энэ байдлыг яах вэ гэж. Энэ талаар Илч Паул Коринтын чуулганд ийм нэг асуудал бас байна гэдгийг бол мэдээд Паул загталтаа одоо энэ асуудлыг дурдж байгааг өнөөдөр бид нар хамтдаа уншлаа. Би текстийг дахиад нэг удаа та нарт уншиж сонирдуулмаар. Та нар бүх зүйл дээр намайг санаж миний дамжуулж өгсөн уламжлалуудыг чамд цагтагт тул та нарыг би магтъя. Христ бол эр хүн бүрийн тэргүүн. Эр хүн бол эм хүний тэргүүн. Бурхан бол Христийн тэргүүн гэдгийг та нар мэдээсэй гэж би хүсэж байна. Залбирах эсвэл иш үзүүлэхдээ толгойдоо өмсгөлтөө эр хүн бүр толгоогоо гутааж буй юм. Харин залбирах эсвэл иш үзүүлэхдээ толгоогоо бүтээгээгүй эм хүн бүр толгоогоо гутааж буй юм. Энэ нь тэр ийм үсээ хусуулсантай адил юм. Хэрв эм хүн толгоогоо бүтээхгүй бол үсээ бас хяргах. Гэвч үсээ хяргах хусуулах нь эм хүнд ичгэвтер байвал тэр толгоогоо бүтээг. Эр хүн толгоогоо бүтээх ёсгүй. Учир нь эр хүн бурхны дүр ба алдар мөн. Харин эм хүн эр хүний алдар юм. Учир нь эр хүн эм хүнээс бус, харин эм хүн эр хүнээс бий болсон. Үүндээ эр хүн эм хүний төлөө бус, харин эм хүн эр хүний төлөө бүтээгдсэн юм. Тиймээс Тэнгэр элч нарын улмаас эм хүн толгой дээрээ эрх мэдлийн тэмдэг байлгах ёстой. Гэвч эзэн дотор эр хүнгүйгээр эм хүн гэж үгүй бөгөөд эм хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм. Учир нь эм хүн эр хүнээс буй болсончлон эр хүн эм хүнээр бий болсон. Харин бүгд бурхнаас болоо. Эм хүн толгоогоо бүтээлгүй бурханд залбирах нь зохистой юу? Өөртөө шүүцгээ. Хэрв эр хүн урт төстэй байвал энэ нь түүнийг гутаадаг гэдгийг төрлөх байдал өөрөө та нарт сургадаг босоо. Эм хүн урт төстэй бол энэ нь түүнд алдар босоо. Учир нь үс нь түүнд өмсгөл болон өгөгдөжээ. Хэн нэг нь маргаантай байхыг боддог бол тийм ёс бидэнд ч бурхны чуулгануудад ч үгүй билээ гэж хэлсэн. За тэгэхээр Паулын энэ ярьж байгаа текст бол тухайн үеийн Грек Ромын соёлтой холбоотой текст байна. Тэгээ бидний хувьд энийг ингээд унших юм бол их тийм ойлгомжгүй. Юун толгоогоо бүтээхгүй яриад байгаа юм биш. Яг л Монголд ийм соёл байхгүй учраас бид нөгөө хүн чинь юмыг өөрийн соёлын нүдээр хардаг байхгүй.
Тийм учраас бидэнд байхгүй соёлын тухайд байгаа Библийн харь ялангуяа эртний соёлын тухай бид нар Библиэс уншихдаа тухайн текстийг яг юу гэж ойлгохоо мэдэхгүй ийм асуудал бидний хувьд бол тулгардаг. Тийм ч учраас Библийн эрдэмтэд бас иймэрхүү асуудал төр бол санал зөрөлддөг. Зарим Библийн багш нар бол юу гэж үздэг вэ? Паул энэ дээр эмэгтэй хүн чуулганд оролцохдоо толгоогоо бүтээ гэж хэлсэн учраас одоо ч гэсэн бүх эмэгтэйчүүд чуулганд оролцохдоо толгоо бүтээх ёстой гэж номлодог. Тийм үзэл баримталдаг чуулганууд их байдаг. Ялангуяа одоо Европод бол эртний чуулганууд бол ийм ёсыг бол маш хүчтэй баримталдаг. Католик чуулган байна, ортодокс чуулган байна. Та нар канон дээр харж ирсэн баг тийм ээ. Эмэгтэй хүн ингээд сүмд орж ирээд одоо ингээд залбирахтаа ингээд нэг юм хээтэй юм цэцгэн хээтэй юм торон алчуур энэ төр ингээд дээрээ ингээд нэг тавьчаад ингээд нэг залбираа сууж байгаа дүр зургийг та нар барууны кино мандраас их харсан баг. Тэр энэтэй холбоотой байхгүй юу? Яагад энэ яг текстоо гэж Паул тэг гэж хэлсэн учраас одоо ч гэсэн чуулган текстоо гэж зарим нь үздэг байгаа. Гэтэл Библийн зарим эрдэмтэд бол энэ бол тухайн үеийн соёл. Паул тухайн үеийн соёлд нь тааруулж хүмүүст эзэнд хүндэтгэлтэй хандаач. Ир нөхөртөө хүндэтгэлтэй хандаач. Хин бие биендээ хүндэтгэлтэй хандаач. Мөргөж байгаа ч тэр эзэн бурхандаа гэр бүлүүд ч тэр хоёр биендээ хүндэтгэлтэй хандаач гэдгийг илэрхийлэхийн тулд тэдний энэ соёл дээр энэ жишээн дээр ярьжээ гэж үздэг. Тийм учраас энэ соёл бидний хувьд байхгүй учраас бид нар энийг заавал яг харагдах байдлын хувьд, ёс заншлихын хувьд бид нар заавал дуурайх албагүй. Харин бид нар үндсэн зарчмыг бол бид нар эндээс суралцах ёстой. Тэр нь юу вэ гэвэл бид эзэн бурхандаа хүндэтгэлтэй хандах. Бид бие биендээ хүндэтгэлтэй хандах. Эзэн биднийг юуны тулд яах гэж бүтээсэн тэр зориулалтынхаа дагуу бид бие биендээ хандаж тийхүү бид нар эзний өмнө мөргөл хүндэтгэлийг өргөж үйлчлэх нь чухал юм а гэдгийг бид энэ хэсгээс сурч болно. За тэгэхээр хэлж дээ тийм ээ. Та нар надаар дамжуулан зааж өгсөн уламжлалыг сахихдаа та нар сайн шүү гэж Паул эхлээд Коринтын чуулганыг магтчихэв. Үнэн дээр тэр болгон уламжлалыг нь дагахгүй л байгаа л да. Гэхдээ Паул яг оршлыг бол аюу эерэг тавьж байгааг бид нар эндээс харж байна. Тийм ээ. Хоёрдугаар ишлэл дээр юу гэж байна? Одоо цаа чин гол юмаа ярих гэдэг нь шүү дээ. Гол юмаа ярихын тулд эхлээд юу гэж ярьж байгаа нэхэр та нар бүх зүйл дээр намайг санаж миний дамжуулж өгсөн уламжлалуудыг чанд цагтах тулд би та нарыг магтъя гэж хэлж байна. Тэгэхээр яг болохгүй байгаа юмыг хэлэхийн тулд бас болж байгаа юмыг бас Паул эхлээд дурдж байна л та. Тэгэхээр энэ бас харилцааны соёл юм. Ер нь тэрвээ та хэн нэгэн хүнд ямар нэгэн зүйлийг хэлэх гэж байгаа бол тэр хүнийг ингээ 100% яллахаасаа илүү болж байгаа зүйлийг ч гэсэн бас дурдах чухал юм байна гэдгийг бид нар эндээс харж болж байгаа. Тэгэхээр Паул нөгөө сонсогч нарынхаа одоо урмыг нь одоо сэргээж хагаад одоо үндсэн үгээ хэлэх гэж юм л да. Зарим нэг туршлагатай багш нар өөрийн шавыг дуудаж ирээд хэлдэг тийм үү. За яг болж байна тэр гэж эхэлдэг штэ. Та нар нэг тиймэрхүү яриг мэдэх бах тийм ээ. Ерөнхийдөө болж гин заа юу. Тэгтээ гэж яагаад нэг ярьдаг тийм ээ. Тэгэхээр Паул нэг тиймэрхүү маягаар л ярьж ин л та. Ерөнхийдөө та нар намайг одоо бүхэл зүйл дээр бол одоо миний заасан хэлсэн тэр одоо дамжуулсан уламжлалыг бол та нар сахидаг. Тэ тэрнэр би та нарыг магтъя. Гэхдээ гэж яагаад одоо асуудлыг бол ярьж байна. За юу вэ гэхээр Христ бол эр хүн бүрийн тэргүүн. Харин Бурхан бол Христийн тэргүүн. Эр хүн бол харин эмэгтэй хүний тэргүүн. Тийм ээ. Тэгэхээр юм чинь нэг юм эмх замраан дотор бүтээгдсэн байж шүү дээ, тийм ээ. Эмэгтэй хүний тэргүүн нь эрэгтэй хүн. Эрэгтэй хүний тэргүүн нь Христ. Христийн тэргүүн Бурхан өөр. Тэгэхээр Христ Бурхан захирагддаг. Эр хүн Христэд захирагддаг шиг эм хүн эр нөхрөө хүндэлж бас захирагдах ёстой гэдэг нэг үндсэн зарчмыг энэ дээр ярьж. Энэ захирагдаж байгаагийн илэрхийлэл нь юу юм бэ? Толгой дээрээ алчуур тавих. Толгоогоо бүтээх гэдэг соёл тухайн үед байсан. Тэгэхээр эмэгтэй хүний хувьд би Бурхандаа болон эр нөхөртөө хүндэтгэлтэй хандж байна. Энэ нь би эрх мэдлийн дор байдаг хүн шүү гэдгийг илэрхийлдэг биеийн хэлээрээ өмсөн хуцаараа илэрхийлдэг нэг илэрхийлэмж нь олон нийтийн газар толгой дээрээ алчуур тавьдаг ёс байсан ба. Үүгээрээ тэр эмэгтэй хүн би бол нөхрийнхөө хүн шүү. Би чинь эр нөхөртөө хүн шүү. Би чинь эр нөхрийнхөө эрх мэдэл дор байгаа хүн шүү гэсэн утгыг энэ нь өөрөө тухайн үеийн нийгэм өөрөө илэрхийлдэг байсан ба. Тэгэхээр эндээ бүгд дасчихсан байсан. Тэр нийгэм бүгдээр ийм соёлтой, ийм нийгэм дотор гэтэл чуулган дотор нэг эмэгтэй хүн босч ирээ залбирахтаа толгоос бүтээгөө босч ирээ залбирах юм бол яг энэ нь хүмүүст энэ чи яатсан эмэгтэй вэ гэж харагдчих.
Тэгэхээр бидний хувьд тийм соёл байхгүй учраас бидний хувьд бол одоо энэ их ишлэг уншихад бол гайхаад байна шүү дээ. Энэ одоо юун толгоогоо бүтээх тухай яриад байгаа юм болоо гэж. Бид нар бол гайхаад байна. Тэгэхээр одоо бол бид нар тодорхой мэддэг болж байна л та. Тэгэхээр эмэгтэй хүн мөргөл хүндэтгэлийн үеэр залбирахдаа эсвэл иш үзүүлэхдээ өөрийнх нь дээр байгаа эрх мэдлийн одоо бэлэг тэмдэг болгож альчуур тохоо. Хэрвээ альчуур тохгүй бол чи шулууг үсэж гэсэн хосчихгүй юу? Паул ингэж хэлчих. Тий. Үсээ хосуулгаас ичж байгаа үстэй. Эмэгтэй хүн халзан байвал ямар юу харагддаг вүлээ? Эрэгтэй хүн халзан бол за яах вэ тийм ээ? Эмэгтэй хүн халзан байвал ямар төрлөх байдлаасаа эмэгтэй хүн ер нь урт үстэй, эрэгтэй хүн богино үстэй байхаар ер нь бол байдаг. Энэ бидний мөн чанар өөрсдөө бидэнд хилдэг. Энэ бол бурхнаас. Тийм учраас нөгөө нэг урт үстэй байх эмэгтэй мэн эрх мэдлийн тэмдэг болгож альчуур тоох хэвээр хүн маань альчуураа тоохгүй явж байгаа бол чи үсэж гэсэн хосчихгүй юу? Гэж байгаатай яг адилхан. Өөрөөр хэлбэл цаавах уу гэхээр асуугаар асах гэдгийг ингээд нэг ярьдаг штэ манай монголчууд. Цаавах уу гэхээр нэг ах их нэртэй нэг тэгж хэлж ирснийг би мартадаггүй асахчихгүй юу гэж. Тэг яг тэр хүмүүсийн дунд их нэртэй тэгж хандж байгаа нь айгүй эвгүй л байсан л та. Тэгтээ яг тэр нэг уламжлал нь тийм байгаад байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн хувьд тухайн үеийн одоо энэ хүмүүсийн хувьд уламжлал нь тийм байгаад байгаа учраас Паул хэлээд байна л та. Өөрөөр хэлбэл чи альчуур тохгүй үсээ хосчих. Үсээ хосмаргүй байх үстэй, тийм? Хосмаргүй бол чи альчуураа тохоо гэдэг юмыг Паул энэ дээр зааж байгаа. Харин эрэгтэй хүн толгоо бүтээсэн байх юм бол энэ бол болохгүй. Энэ ийм ёс байдаггүй байсан. Эрэгтэй хүний хувьд толгоо бүтээдэг ёс байдаггүй. Хэрвээ эрэгтэй хүн тэгээд мөргөл хүндэтгэлийн үеэр эзэнд хандан мөргөл хүндэтгэлийг өргөж явахдаа толгоо дээр альчуур тавьсан байх юм бол эрэгтэй хүн өөрийгөө гутааж байгаа юм аа гэдгийг Паул энэ дээр хэлж байгаа. Судлаад үзэхээр бас нэг сонирхолтой баримт олж мэдж байгаа юм. 1-р зууны үеийн Ромын нийгэм бол боолын нийгмийн үе байсан. Боолын нийгмийн үед ер нь эрх мэдэл дор байдаг, эзнийхээ эрх мэдэл дор байдаг боол хүн ер нь бол толгоогоо бүтээж явдаг ёс байсан юм байна. Тэгэхээр толгоогоо бүтээгээгүй байна гэдэг нь энэ юу гэсэн үгийг илэрхийлэх юм бол би хинч харьяалалгүй. Би өөрийнхөө миний дээр зөвхөн гөх тэнгэр байгаа гэсэн утгатай. Тэ? Би яасан ч яад гэсэн утгатай ийм утгатай байсан. Тийм болохоор ер нь хин нэгний эзэмшилд байгаа боол хүн бол заавал толгой дээр альчуур одоо бүтээдэг ийм ёс бол байсан ба. Тэгэхээр ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд бол одоо тийм ёс байсан учраас Паулийн эсхийг бол тэгж хэлж байгаа. Тэгэхээр залбирахдаа мөн иш үзүүлэхдээ бөөндөө цуглах үед эмэгтэйчүүд хүндэтгэлтэй байх ёстой шүү. Эрэгтэй хүн ч гэсэн толгоогоо бүтээхгүй. Харин эмэгтэй хүн толгоогоо бүтээх ёстой гэдгийг энэ хэсэг хэлж байгаа. Ялангуяа 10 дугаар ишлэл дээр ингэж хэлж байгаа. Тиймээс Тэнгэр элч нарын улмаас эм хүн толгоо дээрээ эрх мэдлийн тэмдэг байлгах ёстой гэж хэлж байгаа. Тэгэхээр тэр альчуур бол нэг дараад байгаатай альчуур уяад байгаа гол нь биш тийм ээ. Үснэ арзаачд байгаа учраас угаац үсээ дарахын тулд уяад байгаа гол нь биш. Энэ юу гэвэл энэ одоо альчуур тогч яана гэдэг нь энэ өөрөө эрх мэдлийн тэмдэг болж исэн маа. Өөрөөр миний дээр эрх мэдэл байгаа шүү гэдгийг энэ илтгэжсэн тийм одоо бэлэг тэмдгийн чанартай зүйл байсан байгаа байхгүй. Тэгээ хэлж байгаа байхгүй. Тиймээс Тэнгэр элч нарын улмаас эм хүн толгой дээр эрх мэдлийн тэмдэг байлгах ёстой. Тэнгэр элч нар гэж ямар утгатай юу яриад байгаа юм бэ? 1-р зууны үеийн Христэд итгэгчдийн хувьд мөргөл хүндэтгэлийн үеэр эзний Тэнгэр элч чуулганд орж чадгаа гэдэг итгэл үнэмшил маш хүчтэй байсан. Өнгөрсөн 3 дахь өдөр манай чуулган сэргэлтийн цуглаанаа хийсэн. Тэр үеэр би Тэнгэр элч нарын тухай нэг зугаас ярьсан маа. Тэнгэр элч нар гэж хин юм бэ? Тэнгэр элч гэж чухам юу юм бэ? Тэнгэр элч гэхээр бид нар нэг Европын нэг янз янзын зураг морог нэг сүмийн хан дээр байдаг, цонх монхон дээр байдаг нэг юм будцсан шилэн дээр байдаг нэг зураг морог кино манон дээр гардаг зураг эсвэл нэг бэлэг мэлгэн дээр ялангуяа Крисмас баярын бэлэг мэлгэн дээр байдаг нэг юм нэг далавчтай бүрээ үлдээсэн шар залуугийн зураг нэг халаад өмссөн Тэнгэр элч гэхээр нэг тэгж ойлгох гэдэг юм бид нар. Тэнгэр элч гэж чухам юу юм бэ? Хин юм бэ? Библи яг Тэнгэр элчийн тухай юу гэж заадаг юм? Ялангуяа бид нар Еврей номноос үзэх юм бол Тэнгэр элч гэдэг бол Бурханаар аврал авсан хүмүүсийн төлөө үйлчлэхээр томилогдсон галт сүнснүүд гэж тайлбарсан байдаг. Тэгэхээр Тэнгэр элч нар бол өөрсдөө Бурханы бүтээлүүд. Тэд нар яа юуны төлөө бүтээгдсэн бэ гэвэл Бурханаар аврал авсан, Бурханаар дуудагдсан хүмүүст үйлчлэхийн тулд бүтээгдсэн галт сүнснүүд юм а гэж Библиэлд
Тэнгэр элчүүдийг тэгж тайлбарсан байна. Тэгэхээр 1-р зууны үеийн Христэд итгэгчдийн хувьд тэд нар хамтдаа суулаад Бурханд мөргөл хүндэтгэлийг өргөх үед тэнд эзний тэнгэр элчүүд байгаа гэж үздэг байсан. Тийм болохоор үүн дээр үндэслээд Паул юу гэж хэлсэн гэхээр тэнгэр элч нарын улмаас эмэгтэй хүн толгой дээрээ бэлэг тэмдэг болох, эрх мэдлийн тэмдэг болох альчуураа тавиараа гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр энэ одоо текст бол тухайн үеийн Коринтын одоо итгэгч нар энэ одоо загтлыг аваад энэ хэсгийг уншихад маш ойлгомжтой тийм текст байсан. Яагаад гэвэл энэ нөгөө нэг бидний нөгөө асуудлыг яриад байна гэж шууд мэдчихсэн. Харин тэрийг мэдгүй өнөөгийн одоо тэр үеэс 2000 гаруй жилийн дараах үеийн те өөр хэл соёлтой өөр ард түмэн энэ текстийг унших юм бол энэ толгойн альчуур малчуурга юу яриад байгаа юм болоо гайх. Тэгэхээр бид нар Библийг зөв ойлгохын тулд тухайн үеийн түүхэн хам сэдвийг судлахаас өөр арга байдаг. Мөн Библийг бид нар зөв ойлгохын тулд тухайн текстийн контекст буюу тухайн текст маань өөрөө ямар одоо агуулмжтайгаар агуулгатайгаар бичигдсэн бэ гэдгийг бид нар урд өмнөх одоо эргэн тойрныхын ишлэл болон одоо өмнөх бүлэг болон үндсэндээ ямар сэдвээр ярьж байгаа вэ гэдэг үндсэн сэдвтэй бид нар холбогдуулж ойлгож иж тухайн текстийг бид нар ойлгох боломжтой байдаг. Энэ нь бас тухайн үедээ бичигдсэн 2000 жилийн тэртех одоо түүхэн тэр цаг үеийг ярьж байгаа учраас тэр цаг үеийнхэн соёлтой их холбоотойгоор бичигдсэн байдаг учраас бид нар Библийг тайлж ойлгохын тулд тэр үеийн түүх соёлыг ойлгож мэдхээс өөр арга байдаггүй. Тэгжээж бид нар өнөөдөр Библийг яг зөв ойлгож чадна. Тэгжээж бид нар Библийн яг юуг нь хэрэгжүүлэх вэ гэдгийг одоо өөрөөр хэлбэл Библи тайллыг бид нар зөв хийх боломжтой байна. Тэгэхээр энэ түүхэн юмыг мэдхгүй хүмүүс бол ерөөсөө энэ текстийг уншаад хүүшээ эмгтэйч чинь хаашаа юм бэ? Тэгээд альчуур одоо чинь өнөөдөр цээгч энд гарч ирэхдээ одоо альчууртай гарч ирэх хэрэгтэй байсан юм хаашаа. Тэгэж ойлгохоор. За одоо ерөөсөө дараагийн бүтэн сайнаас эхлээд Бетансын чуулганы бүх эмгтэйчүүд толгой дээр альчууртай ирья. Нэг хөнгөн шиг альчуур худалдаж авъя гэж тэ. Энийг бид нар тэгж ойлгож болохгүй. Яагаад гэвэл энэ өөрөө тухайн үеийн одоо соёлтой холбоотой. Тэгэхээр бид нар гадна харагдах байдлыг нь дуурайх биш. Харин дотор нь яригдж байгаа сүнслэг агуулмжийг нь бид дуурайх ёстой. Тэр сүнслэг агуулмж нь юу яриад байгаа юм бэ гэвэл Паул та нар мөргөл хүндэтгэлтэй хандаач гэдэг юмыг л хэлж байгаа. Эхнэр хүн эр нөхрөө хүндлээч. Эхнэр нь эр нөхрөдөө захирагдаач. Эр нөхрөд Христэд захирагдаач. Христ өөрөө бурхан захирагдаг шүү дээ. Бид нар сайн мэдээний Матай, Марк, Лук, Иохан гэсэн сайн мэдээний 4 номноос үзэх юм бол Есүс Христ өөрөө хүн төрлөختний аврагч болон энэ дэлхий дээр ирэхдээ бурхан эцэгтэй бүрэн захирагдаж байсныг бид нар хардаг. Бүх зүйлийг тэр бурхан эцгийнхэн хүслийн дагуу үйлдэж байсныг бид нар уншдаг. Тэр бурхан эцгийн хүслээс гадуур нэг ч зүйлийг хийгээгүй. Тэр бурхан эцгийн хүсэл дотор явж исэн. Загалмайн үхлийн хүртэл Есүс сонгож байхдаа тэр үед миний хүслээр биш, таны хүслээр болгоо гэж хэлж исэн. Тэгэхээр Есүс өөрөө бурхан эцэгтэй дуулууртай байхын үлгэр дуурайлыг харуулсан шиг ирчүүд эзэн Есүс Христэд дуулууртай байх ёстой. Үүнчлэн эмэгтэйчүүд эр нөхөртөө дуулууртай байх ёстой. Учир нь бурхан Христийн тэргүүн, Христ ирчүүдийн тэргүүн, харин эрэгтэй хүн бол эмэгтэй хүний тэргүүн юм а гэдгээр хэлсэн маа. Гэхдээ Паул энэ текстийг бичгтээ их ухаантай бичсэн. Өөрөөр хэлбэл юмыг хоёр талтаа нь ярьж байгаа. Зөвхөн нэг талыг яриаггүй юмны. Юмыг аль аль талтаа нь ярьж байгаа. Юу гэвэл эмэгтэй хүнийг зөвхөн ирчүүдийн одоо боол гэдэг одоо үүднээс энийг бол бичээгүй гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Эмэгтэй хүн бол зөвхөн эрэгтэй хүний юу хийснийг л хийгээд явж явах сургуультаа нохоо шиг байх ёстой гэдэг утгаар Паул энийг хэлээгүй гэдгийг бид нар ойлгож байгаа. Юу гэвэл Паул эмэгтэй хүний одоо бурхнаар бүтээгдсэн онцлог дүр төрхийг ч гэсэн энэ дээр дурдж байгаа. Юу гэж хэлж байгаа нөхөр 11 дэх ишлээс цаашаа харуул. Гэвч эзэн дотор эр хүнгүүгээр эм хүн гэж үгүй бөгөөд эм хүнгүйгээр эр хүн гэж үгүй гэж хэлж байгаа. Өөрөөр ирчүүд эмэгтэй хүнээс төрдөг шүү дээ. Ээжийг хайрлж хүндэлдэг ямар ч эрэгтэй хүн өөрийн хань ижлийг хайрлж хүндлэх л ёстой. Тийм учраас эр хүнгүү эмэгтэй хүн гэж байхгүй, эмэгтэй хүнгүү эр хүн гэж бас байдгүй маа. Тийм болохоор эрэгтэй эмэгтэй хүн гэдэг чинь хоорондоо харилцсан хамааралтай хүмүүс учраас хоёр биенээ хайрлаж, хоёр биендээ хүндэтгэлтэй хандах ёстой гэдгийг Паул энэ дээр дурдгаа мартаагүй. Тэрээс Паул зөвхөн тийм ээ эрэгтэй хүн бол эрэгтэй хүний төлөө бүтээгдсэн. Тийм учраас одоо эмэгтэй хүн бол зөвхөн эрэгтэй хүн зархидах ёстой. Тийм ээ эрэгтэй хүн эхлээд бий болсон, дараа нь эмэгтэй хүн бий болсон байгаа. Зөвхөн энэ хэсгийг яриад
Паул зогсож байгаа. Харин цааш нь үргэлжлүүлээд энэ зүйлийн талаар одоо үргэлжлүүлээд ярьж байгаа. Тэгэхээр Библи эмэгтэйчүүдийн эрхийг зөрчидгүй юм аа. Библи бол одоо эмэгтэйчүүдийг одоо юу гэдэг ингээл ирчүүдийн ингээл далайн гут гэл далд ороод те далайн гут зоо гэж ил гарч ирэл те ийм бай гэж Библи бол ярьдаг юм аа. Яагаад гэвэл Библи өөрөө эмэгтэйчүүдийн эрхийг өв тэгш ярьдаг. Дэлхийн түүхэнд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө нийгмийн тэмцэгч нар хэн байсныг мэдэх үү? Христэд итгэгчид байсан шүү. Жишээлбэл энэтхэг улсад нөхөр нь насрах юм бол амьд байгаа эхнэрийг нь хамт нь болдог байсан. Энэ эмэгтэйчүүдийн эрхийг зөрчижсэн. Иймэрхүү эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн асуудал дэлхийн янз бүрийн угсаатан овог аймаг хилдэнгүүдэд зөндөө байсан. Тэр бүгдийг хэн очиж болиулсныг мэдэх үү? Авралын зар тараагч нар очиж болиулжсэн. Вильям Кэри гээд Английн одоо авралын зар тараагч орчин үеийн илгээлтийн эцдийн эцэг гэж нэрлэгддэг тэр хүн анх энэтхэгт сайн мэдээ тараагаад очих үедээ энэтхэгийн энэ ёсны эсрэг энэ хүн тэмцсэн байна. Тэгээд эмэгтэй хүн ч гэсэн хүн учраас тэр хүн үргэлжлүүлэн амьдрах ёстой. Тэр хүн хүнийхээ эрхийг эдлэх ёстой гэдгийг энэ хүн ярьж ирсэн. Боолын нийгмийг хэн эсэргүүцэж ирсэн? Христэд итгэгч нар эсэргүүцэж ирсэн. Африкийн хар арьс ард түмний төлөө сайн мэдээ тарааж тэдний төлөө амьдралаа зориулсан доктор Дэвид Ливингстон гэдэг хүн байсан. Энэ хүн бол британчууд Африкийн хар арьс хүмүүсийг боолчилж ирсэн. Энэ боолчлон хөдөлгөөний эсрэг энэ хүн бол цогтой тэмцэгч байсан. Тэмччээс хожим энэ хүнийг тэнгэр өөд явахт нь Африкийн ард түмэн түүний зүрхийг нь авч үлдсэн байдаг. Тэр бол Африкчуудын эцэг гэж нэрлэгдэжсэн байдаг. Боолын 8 хийгээд боолын 8-аас хөлжижсэн тэр хүн хожим нь өөрөө Есүст итгээд гимшээд уйлаад Amazing Grace буюу өнөөдөр бидний чуулгандаа дуулдаг гайхамшигт хайр гэдэг дуу боолын одоо худалдаачин хүн Христэд итгээд гимснийхаа дараа энэ дууг зохиож ирсэн байдаг. Тэгэхээр Библи хүний эрхийг зөрчидгүй. Харин Библи бол хүний хүн чигээр нь хайрлах ёстой. Номлодог. Гэхдээ Библиэлд ярьж байгаа хүний эрх одоогийн ардчлалын яриад байгаа хүний эрх хоёр бас өөр шүү. Энийг бас ойлгох хэрэгтэй. Ялангуяа энэ Америк маягийн ардчлалын хүний эрх жишээлбэл одоо ижил хүйснүүдийг жишээлбэл хүний эрх штэ. Библи тийм хүний эрхийг бол дэмжээгүй. Энэ бол бузар, энэ бол нүгэл, энэс гимших ёстой гэж хэлсэн байна. Одоо Америкт юм уу хүний эрх өндөр хөгжсөн гэж байгаа өндөр хөгжилтэй орнуудад очиод би ижил хүйснэг чи гимших ёстой гэж хэлвэл би шууд шоронд орно. Яагаад тэр хуулийн дагуу би хүний эрх зөрчиж байгаа учраас. Гэтэл Библи үнийг буруу гэж хэлдэг. Хүний эрх гээд заримдаа эмэгтэйчүүд маань туйширдаг л да. Эмэгтэйчүүдийн эрх гэж ярихдаа ирчүүд юу юу юм гэдэг бүр ингээ нөгөө тал руу туйшраа авчдаг бүр. Тэгэхээр Библи бол харин тэрний эсрэг байдаг. Тэгэхээр Библи бол аливаа харилцааг яг одоо байх ёстой хэм хэмжээнд нь байлгаж өгдөг. Эмэгтэй хүний эрхийг ярина. Гэхдээ чи нөхрөө хүндлэх ёстой. Гэхдээ чи эрх мэдлийн тэмдэг чамд байх ёстой гэдгийг ярьдаг. Тэрнээс алга тасч байгаа нэг хөөргөөд оо өстой яваадаа үзээдээ явж болох газар хүртэл яв гэдэг оо гэл ингээд өстой алаад үг гэл юм болгон дээр нь балиа шиглаад ерөөсөө ингээд бүх чинээнд дор бүр гитэртэн ингээд балиа шиглаад байдаг юм бас биш гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Библиэд хэлснээр дагуу бид хүний хүн гэдэг утгаараа хайрлах ёстой боловч харин тэдний гим нүгэлтэд эвлэрэх ёсгүй гэдгийг Библи бидэнд заадаг. Гэтэл өнөөгийн нийгэм бол хүн гэдэг утгаар нь хайрлаж байгаа бол тэдний нүглэн ч гэсэн хүлээмжшүүр. Тэдний хийж байгаа нүгэлт нь тохируулаад хуйлаа зас гэж одоо хэлж байгаа шүү дээ. Жишээлбэл би Христ итгэж хүнийхээ хувьд хууль санаачлагч болох юм бол би ижил хүйснүүдийг дэмжсэн хууль би хизээж саналаа өгөхгүй. Тэнгүүд одоо хүний эрх ярьдаг хүмүүсд намайг ярих нь шүү дээ. Энэ их тийм консерватив, их тийм уламжлалт сэтгэлгээтэй гэж орчин үеийнхээ хөл нийлүүлэн алхаж чаддгүй хуучинсаг энэ гэж намайг ярих нь шүү дээ. Үгүй шүү дээ. Энэ эзний үг зөрчиж байгаа юм чинь. Би тэрний эсрэг зогсох ёстой болно гэсэн үг. Тэгэхээр хүний ярьдаг ардчлал, хүний ярьдаг хүний эрх бол буруу. Энэ бүр хитрхи тойшрамал. Жишээлбэл хүүхдийн хүчирхийлэл буруу юу? Буруу. Гэхдээ Библиэлд хүүхдээ саваадчээ.
Яагаад гэвэл хүүхдийн зүрх нь монхорлол үргэлж уяатай явдаг юм аа. Тийм учраас хүүдээ хайртай бол хүүгээ саваатчих гэж хэлсэн байдаг. Өтөлсөн ч гэсэн явах замаараа явж байхын тулд хүүхэд байхад нь түүнд явах ёстой замыг нь зааж өгөө гэж хэлсэн байдаг. Гэтэл өнөөдөр хүний ирэх ярьдаг хүмүүс яаж юм гэхээр зүгээр дураар нь хай. Яаж хүний ирэх гэж тий. Тэгээ яаж хүүхд хүчрхийлж болохгүй. Гэдэг нь 5 салаа ба огт өгж болохгүй гэсэн үг ерөөсөө биш шүү дээ. Хүчрхийлж зодно гэдэг чинь шал өөр. Багал зурдаад хөхнээ зулгоод нөгөө уур хилэнгээ хүүхдээрээ гаргаад сэтгэлд нь шарх өгөөд тийм ээ хүүхдийг бол ерөөсөө бүр ингээд бүр баахгүй болгооч байгаа байхгүй юу? Бэлгийн хүчрхийлэлд оруулаад энэ бол хүчрхийлэл, энийг бурхан хизээч дэмждэг. Гэхдээ хүүхдийг сургахын тулд, дуулуургүй хүүхдийг эмгцэгцтэй болгохын тулд, хүнийг хайрладаг хүүхдийг хүн хайрладаг болгохын тулд, хүн баярлаа гэж хэлдэггүй, сайн уу гэж мэдлж чаддаггүй, хүнийг хүн ёсоор нь хайрлж чаддаггүй хүүхдийг зөв хүн болгохын тулд заримдаа аавууд түн 5 салбаа өгдөг. Гэхдээ энийг хүүхдэд засахын тулд тэр хүүхдийн төлөө хийдэг. Энэ хүчрхийлэл гэж бид нар ойлгож болохгүй. Библи өөрөө энийг заадаг. Ямар сандаа Америкт байж байгаад ирсэн гэр бүл тэгсэн гэр өстэй. Онгоцны буудлын дээр буунгахт аав нь эрг чагаар хүүгээ хусаа хийс гэж. Яасан? Америкт цогж болохгүйсэн юм чи. Цогох юм бол энэ намайг цогчлоо. Шууд нөгөө нэг уцтаал хэлээ. Тэгээ Америкийн сургуулиудад одоо яаж хүүхдэд нь аа чи чамайг яаж гин, ээж чи чамайг яаж гин. Бүр дэндүү гинт гэж байгаа байхгүй тэр талруугаа. Чамайг хүчрхийлээгүйч эвгүй бах юм бол багаас нь тэнгууд хүүхд аав нь ингээл хөө чи аль гэр орноо янзал манзал чи яагаад үгэнд орохгүй дүүдөө даа уцтай шүү. Хүний ирэх тэгээ заван суух нь хүний ирэх тэ гэр орноо янзлахгүй байх нь хүний ирэх үгэнд орохгүй байх нь хүний ирэх. Энэ Библийн биш ээ. Бид нар энийг ялгаж салгах ёстой. Тэгэхээр нэг талаар эмэгтэйчүүдийн эрхийн асуудал яригдах нь энэ хүний эрхтэй холбоотой асуудал яригддаг. Гэхдээ нөгөө талаар бид нар энийг Библийн үгийн дагуу баланстай ойлгох ёстой. Хичнээн хүний эрх гэж яриад та эр нөхрөө сонсдоггүй, эр нөхрөө хүндэлдэггүй бол за муугаар ярил л да. Жаргахыг чи харна. Эр нөхрөө доош нь хийгээд жаргасан эмэгтэй байдгүй маа. Эр нөхрөө хүндлэхгүй тэгээд аз жаргалтай явж байгаа эмэгтэйг би л хараагүй. Эр нөхрөө доош нь хийгээд эр нөхрөө базаад эр нөхрөө атгацсан гэд тэрүүгээрээ сайрхдаг эмэгтэйч зөндөө байдаг. Тэгвэл тэд нар хизээш аз жаргалтай амьдардаггүй. Тэдний гэр бүл хизээш эрүүл байдаггүй. Яагаад гэвэл Бурхны тогтоосон хэм хэмжээг зөрчөөд байгаа учраас. Эр хүн өөрийн эхнэрийг өөрийн бие адил хайрлах ёстой. Харин эхнэр нь эр нөхрөө өөрийн тэргүүн хэмээн хүндлэх ёстой. Энэ хоёрын харилцааны шүтэлцээний дор гэр бүл эрүүл байдаг. Гэтэл зарим эмэгтэйчүүд нөхрийгөө маш их хайрладаг харин нөхөр нь ерөөсөө ихтрээ хүндэлдэг харин эхнэр нь нөхөр нь ерөөсөө эхнэрээ хүндэлдэггүй, тоодгүй, харж анхаардаггүй ийм одоо юу гэдэг юм хайхрамжгүй байнга юм эхнэртэй ийм бүдүүлэг байдлаар ханддаг ийм бүр зодсон эмэгтэйчүүд байдаг. Үнэхээр өөрөдмөр тэр тийм гэр бүлийн хувьд бол тэр эрэгтэй хүн эхнэрээ хайрлах сурах ёстой. Гэтэл нөгөө гэр бүлүүдийн хувьд бол бас эсрэгээрээ байдаг. Тийм нөгөө гэр бүлүүд нь бол яадаг вөхөр нөхөр нь эхнэрээ бүр үнэхээр хайрладаг. Эхнэр нь толгой дээр гараа суудсан гэр бүлүүд байдаг. Өсөө юм болгоны баццсан ерөөсөө. Тэгэл тас загнаал ерөөсөө амар доминант замтай жажал явцдаг эмэгтэйчүүд байдаг ерөөсөө ингээл зүгээр ингээд душаахад үүрэг өгөөл ингээл явцдаг эмэгтэйчүүд байдаг. Энэ бас эрүүл биш юм. Энэ та зөв гэж бодож байна уу? Тэгээ та энийгээ би хүний эрхээ эдэлж чинь гэж хэлж байна уу? Үгүй. Та Бурхны хуулийг зөрчиж чинь. Та байх ёстой эмэгтэй хүнийхээ хэм хэмжээндээ та байж чадахгүй. Христ Бурхан захирагддаг шиг ирчүүд Христэд захирагдах ёстой. Эмэгтэйчүүд эр нөхөртөө захирагдах ёстой. Тэгэхээр одоо би харилцан шүтэлцийг нь хэлье. Христэд захирагддаг эр хүнд эмэгтэй хүн захирагдах маш амархан байдаг. Христэд захирагддаг эрэгтэй хүн чинь угаасаа ихнэрээ хайрладаг байхгүй. Христэд захирагдахгүй бол дараагийн шатнуудаа тэгэл захирагдахгүй болоод явчихдаг. Хэрвээ Христ Бурхан захирагддаг бол хүмүүс
Христэд захирагдаж чадахгүй. Хүмүүс Христэд ирчүүд Христэд захирагдаж чадахгүй эмэгтэйчүүд ер нөхөртөө захирагдаж чадахгүй. Тийм болохоор аханд үсэ би та нарт хэлье. Би өнөөдөр энд байгаа ирчүүдийг ятгамаар байна. Та Есүс захирагддаггүй. Таны гэр бүл эрүүл байх, хүр хүүхэд чинь хань ижил чинь аз жаргалтай байх хамгийн үндсэн зарчим бол та эхлээд Бурханд дуулууртай бай. Та эхлээд эзний хүслийн дагуу амьдр. Тийм хүнээс аяндаа гэр бүлээ хайрлах, тэднийхээ төлөө явах зүрх сэтгэл аяндаа гардаг. Өөр юм яриадах шаардлага баг байхгүй. Зүгээр Христэд дуулууртай бай. Бусд нь аяндаа болно. Би гэрлээд энэ жил 20 жил болсон. 97 оны 8 сард хормын ээжсэн. Энэ жил 2017 оны 8 сар. Би 20 жил нөхөр байж үзлээ. 20 жилийн нөхрийн туршлагатай. Одоо би нэг юм хэлж чадна. Намайг гэрэлж яхад нөхөр гэдэг чинь ингэдэж шүү, тэгдэж шүү гэдээ алхам тутамд маань зааж зөвлөж исэн хүн байгаагүй. Гэр бүлийн амьдралд маань айлын ингэдийн тоор тэгээд байна уу, айлын ингэдээ тэгдэ гэд тэр юм болгоны маань хэлж өгч зааж сургаад байдаг ментор, эсвэл дасгалжуулагч, эсвэл хажууд маань тэгж тусалдаг хүн яг үнэндээ над байгаагүй. Яг үндэ би чуулганы масс дотор явж байгаа л өссөн. Би үнэхээр Бурханд дурлсан байхгүй юу? Би Есүсийг дагахын амтанд үнэхээр орсон байхгүй юу? Мэдээж олон хүмүүсээр намайг эзэн өсгсөн л дөө. Гэхдээ яг нэг хүний ганцхан хүний гараар ороод өдөө зэрэгт хүрсэн юм юус үнэндээ байгаагүй минь. Эзэн намайг өнөөдөр ийм болгосон. Тэгээ би юуг олж харсан байггүй би гэр бүлийн талаар үнэндээ туршлагатай байж байгаа суугаагүй шүү дээ. Нөхөр хүн чинь ингэдгийн шийдвэр гаргахтай ингэдгийн ийм үед их нартайгаа ингэж харьцдаг тийм үед нь ингэдгийн юу ямар ч ойлголт мэдлэг надад байгаагүй. Алдаа гарч ил байсан. Гэхдээ ямар ч байсан бит хоёрын хувьд 20 жилийг маш амжилттай тоолчлаа гэж энэ жил эзэн талархаж байгаа бит хоёр. Асуудал нь юу байсан? Цорын ганц хүсэл эрмэлзэл надад байсан байхгүй юу? Би эзэнд үйлчлээ. Би эзнийг чин сэтгэлээсээ дагъя л гэдэг нэг л хүсэл надад байсан. Тэр маань намайг аварсан гэж би боддог. Тэр маань миний гэр бүлийг аварсан. Миний бостой харилцааг аварсан. Миний үр хүүхдтэйгээ харилцааг аварсан. Миний найз нөхдөйгээ харилцааг аварсан. Миний бүх юмыг тэр аварсан гэж би боддог. Тэрээс бүх юмны тухай би мэддэгтэй бүх юмд би амжилттай байж чадаагүй. Харин нэг л юмыг би мэдчихсэн. Би Христийг л дагах ёстой. Би Христийг л зарч байх ёстой. Би эзэн Есүстэй л үйлчлэх ёстой. Би эзэн Есүсийн хүслээр л амьдрах ёстой гэдэг ганцхан зүйлийг л би аягүй сайн ойлгосон байсан. Тэрнийхээ төлөө л би явсан. Тэр маань намайг эхнэрээ хайрладаг хүн болгосон. Тэр маань намайг гэр бүлээ бүрэн бүтэн авч явахд минь хүргэсэн. Тэр маань намайг нийгэмтэй харьцуулбал би өөрийгөө төгс гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ нийгмийн амьдралтай харьцуулбал хамаагүй эрүүл амьдралаар намайг амьдруулсан. Би ирчүүдийг ятгах юм. Та Есүс доолгортай юу? Та Христэд захирагддаг уу? Хэрвээ та Христэс имээдэг бол, та Христэд захирагддаг бол би танд амлая. Гэр бүл чинь аяндаа аз жаргалтай бол. Би эмэгтэйчүүдэд хэлье. Эр нөхөр чинь Христэд захирагддаг бол та үг дууг нөхрөө хүндэл. Үг дууг нөхрөө хүндэл. Христэд захирагддаг нөхөр хороогоос олж авна гэдэг амаргүй шүү. Өөр Монголын кинон дэр өдрөөр дин бариад ч олдохгүй гэж ярьдаг тийм ээ. Тэрнтэй адилхан өдрөөр дин бариад ч олдохгүй хүмүүс энд байгаа шүү. Христэс имээдэг эр хүн бол өдрөөр дин бариад ч олдохгүй шүү. Зүгээр дууга нөхрөө хүндэл, нөхрийгөө дэмж, нөхөртөө хийж өг. Хэрвээ та тэгж чадахгүй ингээд нөхөртөөгөө ингээд явж байгаа бол та их цадиггүй л байна да. Өөрөөр хэлбэл та яг Коринтын мөргөл дээр сууж байгаа эмэгтэй өнөөдөр энд байгаа л гэж би хэлэх гээд. Тэрнээс толгой дээр альчууртай гол нь биш л дээ. Гаднах харагдах байдлаараа бид нар Библийг ингээ хуулбарлан дагах нь утгагүй л дээ. Харин бид Библийн агуулмжийг дагах шүү дээ. Бид Библийн хэлж байгаа яг бидний харилцаанд хэлж байгаа тэр үннийг бид нар даах хэрэгтэй юм. Эзэн Бурхандаа хүндэтгэлтэйгээр мөргөхтөн. Түүний эрх мэдлийг хүндлэгтэн. Залбирцгаая.
агуу хүчит бурхан минь. Та эрх мэдлийн дээд. Та монголчууд бидний ярьдгаар оройн дээд эзэн. Та олонгүй оршигч, та бол хязгааргүй. Та ариун бөгөөд агуу нэгэн. Бүгд танд захирагддаг. Бүгд таны үлмийн дор сүгддэг. Таны илгээсэн Христ Есүсээр дамжуулан бид танд итгэж, таны нэгүсэл ба өршөөлийг хүртэж, хайр болоод авралыг танд бид авсан. Тиймээ Битаан сун чуулганы бүх ирчүүд Бурхан Аава таны илгээсэн аврагч Есүс Христэд бид захирагдах бол Битаан сун чуулганы бүх эмэгтэйчүүд эр нөхрийгөө хүндлэн дагах болно. Эзэн минь, та бидний гэр бүлийн харилцааг минь эдгэгээч. Та бидний танд хандах сэтгэлийг минь эдгэгээч. Энэ нийгмээр, энэ дэлхийн муу муухагаар бозрлагдалгүй, харин таны үнэн дотор явхад минь туслаач. Эзэн минь, танаас өгсөн эрх чөлөөн дотор бид явна. Харин бид хүний өөрсдийнх нь тунхагладаг эрх чөлөөн дотор биш. Тэр бол нүглийн эрх чөлөө байдаг. Нүгэл дотор явах чинь нүглийн боолмон гэж таны үгэнд хэлсэн. Эзэм тэд нүгэлд боолчлогдож байгаагаа мэддэггүй. Тэд өөрсдөө эрх чөлөөтэй байна гэж хардаг. Харин эзэн минь, бид таны нэгүсэл дотор эрх чөлөөг мэдэрч амьдрахыг хүсэж байна. Талархан эзэн Есүс Христийн нэрээр залбирanгуйлаа. Амен.